үзүүлж байна. Хятад хэлний алсын зайн сургалт. Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. HSK 5 дэсийн уншлагын хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр ихтэй ажиллах аргачлалын талаар үзсэн. Харин өнөөдөр тухайн эхийн сэдв агуулгаас хамаарч дасгалаа хэрхэн хийх талаар мэдэж авцгаая. HSK 5 дэсийн уншлагын дөрвөн бичирт соёлын мэдгэдэггүй болон шинжлэх ухаан, мэрэгжлийн чиглэлийн сэдвтэй их багтсан байдаг. Жишээ болгон дараах эхийг хамтдаа уншъя.人类的每个组成器官都复杂而精密，他们工作的十分协调、和谐、有秩序。这是因为他们都受着神经系统司令部脑的统一。大脑位于脑的最上端，形状有点像核桃仁儿，很大。了脑的大部分，通常分为左右两部分，每一部分都成为大脑半球，即左侧大脑半球管理身体的右侧部分，右侧大脑半球管理左侧身体的运动和感觉。Бид дээрх эхийн оновчтой хариултыг олохоосоо илүү уг эхийн хэцүү хүндрэлтэй зүйл нь юу болох тал дээр анхаарлаа хандуулъя. Шалгалтын явцад мэдэхгүй үг хэллэг ганц хоёроос тогтохгүй гарч байлаа гэхэд сандрах зүйл огт байхгүй. Учир нь шалгалтын явцад сэтгэл санааны байдал гэдэг бол хамгийн чухал зүйл байдаг. Дээрх эхэд чигуан, шэнжэн гэх мэт үг хэллэг гарч байна. 人类的每个组成器官都有复杂的精密 гэсэн өгүүлбэрээс бид чигуан гэсэн ханз нь хүний биетэй холбоотой ямар нэг зүйл гэж таамаглаж олно. Дараагийн өгүүлбэр бидэнд шэнжэн нь тархитай холбоотой үг болохыг мэдээлж байна. Тиймээс эдгээр үгнүүд нь хариулт олоход төдийл нөлөөлөхгүй тул шалгуулагч мэдэхгүй байлаагаад твдэж сандралгүй тэдгээр үгнүүдийг орхиод үргэлжлүүлэх хэрэгтэй. Одоо харин ихээ орчуулъя. 人类的每个组成器官都复杂而精密，他们工作的十分协调、和谐、有秩序。这是因为他们都受着神经系统司令部脑的统一指挥。 Хүний биеийн бүтцийн хэсэг бүр нарийн төвөгтэй, гайхамшигтай нууцтай байдаг. Тэдгээрийн ажил үүрэг нь туйлын эмх цэгцтэй, эвийтэй, цохилтгойтой байдаг. Учир нь тэд мэдрэлийн тогтолцооны удирдлагын төвөөс уурах тархины дохиог хүлээн авсан. 大脑位于脑的最上端，形状有点像核桃仁儿，体质很大，占据了脑的大部分，通常分为左右两部分，每一部分都成为大脑半球。 Их тархин тархины дээд төгсгөлд байдаг. Шинж байдал нь хушигны цөмтэй баг зэрэг төстэй. Бүтэц тогтолцоо нэг том. Тархины ихэнх талбайг эзэлнэ. Ерөнхийд нь зүүн, баруун гэж хоёр хуваана. Тэдгээр нь их тархинд хагас тугуй байдлаар байрладаг. 每个大脑半球管理身体的对应部分，即左侧大脑半球管理身体的右侧部分，右侧大脑半球管理左侧身体的运动和感觉。 Тархины зүүн баруун хэсэг бүр нь биеийг удирдах гол хэсэг нь болж байдаг. Зүүн тархинд биеийн баруун хэсгийг таллан удирддаг бол баруун хэсэг нь биеийн зүүн хэсгийн үйл хөдлөл мэдрэлийн системийг удирддаг. Түүнээс гадна соёл угсаатан ба мэрэгжлийн үг хэллэг гэхэд тэдгээртэй холбоотой үг хэллэг, хүний нэр, газар орны нэр цөөнгүй гарах нь зайлшгүй. Гэвч тэдгээр нь дасгалын асуултанд төдийл нөлөөгүй байдаг. Иймээс хэрэв мэдэхгүй ханзаар бичигдсэн хүний нэр болоод газар орны нэр тааралдвал тэдгээрийг өөрийн мэддэг хүний нэр болон газар орны нэрээр орлуулад уншиж олно. Жишээ нь 据说古代孟尝君家里有3000贤才，其中一个人名叫冯轩。孟尝君让冯轩到宣邑去收百姓欠的钱，冯轩却告诉百姓不用换钱了。孟尝君很不高兴。 Дээрх ихэд мөн Чанжун, Фэншэн гэсэн хүний нэр гарч байна.
Хэрвээ та энэ хүний нэрийг тэмдэглэсэн ханзыг мэдэхгүй бол эдгээр нэрийг өөрөө мэддэг ханзаар сольж болно. Жишээлбэл Мөн Чанжун, Хүншэн гэсэн нэрийг Ван Xiaoyun, Либо болгон Швей гэсэн газрын нэрийг Бэйжин болгон өөрчлөөд ихээ харьцуулан харж үзье. 据说古代王小云家里有3000贤才，其中一个人名叫利波。王小云让利波到北京去收百姓欠的钱，利波却告诉百姓不用换钱了。王小云很不高兴。 Мэдээж доод талын ихийг харж унших нь танд түүх багтаа байгаа хаа. Та бүхэн энэ аргыг туршаад үзэхэд гэмгүй сануулж хэлэхэд энэ нь шалгалтын явцад гарах хүндрэлээс хэрхэн зайлсхийх арга гэдгийг анхаараарай. Харин одоо дараагийн ихийг харцгаая. Энэ их нь хошин шогийн өнгө альстай байна. Хэрвээ тийм бол хэрхэн хийх ёстойг дараах жишээнээс хамтдаа харъя. 爸爸妈妈在庆祝结婚5周年。小宝说：“结婚真好，长大以后我要和奶奶结婚。” 爸爸说：“那可不行。”小宝问：“为什么呢？”爸爸耐心地解释说：“因为奶奶是爸爸的妈妈。”谁知小宝问：“那么？” Ихтэй холбоотой хувилбаруудыг харцгаая. Нэгийн A. 我能跟谁结婚 B. 奶奶能跟谁结婚 C. 我什么时候结婚 D. 你为什么能给我妈妈结婚 Сонголтоос харахад A, B-ийн хариулт нь байж болохоор хувилбарч эхийн төгсгөлд шэйжэр буюу хэм мэдлээ гэсэн санаанд оромгүй үйл явдлыг хүүрнэх үг орсон байгаа тул дээр хоёр хэвийн энгийн асуулт таарахгүй. Хүүгийн асуулт нь мэдээж "因为奶奶是爸爸的妈妈呀" гэсэн өгүүлбэрээс урган гарах нь мэдээж. Тиймээс хариулт нь D байна. Тэгэхээр хошин шогийн өнгө альстай болгоно гэдэг нь логик утгагүй санаанд оромгүй зүйл байж хүнийг инээлгдэг. Ийм төрлийн ихтэй ажиллахдаа юу нэнэттэй байж болохыг анхаараарай. Та бүхэн өөрийгөө сороод дараах тасгтыг ажиллаад үзтээ. 小李正要过马路，身旁有一位盲人带着他的导盲犬也要过马路。绿灯时，那只狗不仅没带它的主人过马路，还在它主人的裤子上小便。这时，那位盲人把手伸进口袋，拿了一片饼干给那只狗。小李看了很，对那位盲人说：“这是我的狗，我一定会踢它的屁股。” 那位盲人非常平静地回答道：“但是我必须要先找到他的屁股。” Дасгал сонгогдох хувилбаруудыг харцгаая. Нэгдүгээр игнэ. A. 惊讶 B. 伤心 C. 高兴 D. 佩服 2. 因为曾经但是如果你帮我踢吧我原谅了我是要踢它它不是你的狗 Хариултаа тулгаарай. Эхний игнэнд A байна. Сявлын нохойг өшөглөн гэж бодож байсан бол эзэн нь харин түүнд жигнэмэг өгч байгаа нь хачиргалтай санагдах ёстой. Хоёрдугаар игнэний хариулт нь Сявлын тэрхүү нохойг өшөглөхийг бодсон ч түүний нохой биш тул эзэнт нь хандан энэ санаагаа хэрвээ B гэж зөвлөсөн хэлнэ. Тиймээс хариулт D байна. Харин сүүлийн өгүүлбэрт хараагүй хүн нохойдоо жигнэмэг өгч байгаа нь түүнийг мөн хонгон дээр нь өшгөлөх гэсэн үйлдэл. Тиймээс хариулт C байна. Одоо харин ихээ нөхөгдсөн хэлбрээр нь уншиж үзэн орчуулцгаая. 小李正要过马路，身旁有一位盲人带着他的导盲犬也要过马路。绿灯时，那只狗不仅没带它的主人过马路，还在它主人的裤子上小便。这时，那位盲人把手伸进口袋，拿了一片饼干给那只狗。小李看了很惊讶，对那位盲人说：“如果这是我的狗，我一定会踢它的屁股。” 那位盲人非常平静地回答道：“我是要踢它，
但是我必须要先找到他的屁股啊。 Сявлын зам гарах үед хажууд нь хараагүй хүний хөтөж нохоо дагуулсан нэгэн хараагүй хүн бас зам гарах гэж байв. Ногоон гэрэл асах үед нөгөө нохоо эзнээ дагуулсан битгий хэл түүний өмд рүү сарив. Энэ үед нөгөө хүн гараа халаас руугаа хийн нохоодоо өгөхөөр нэгэн жигнэмэг гаргаж ирэв. Сявлын хараад ихэд гайхав. Тэрээр хараагүй хүнд хандан хэрвээ энэ миний нохоо байсан бол би заавал түүний хонгон дээр нь өшөглөх байсан гэхэд нөгөө хараагүй хүн маш тайвнаар би түүнийг өшөглөмөр л байгаа ч эхлээд түүний хонгойг нь олох хэрэгтэй гэв. Ингээд бид HSK5-9-ийн сонгоод нөхөх дасгалын бүх хэлбэрийг үзэж дуслаа. Бид тэдгээр дасгалыг хийлзүүн хэрэглээ ба уншлагын чадвар гэсэн хоёр чиглэлээр хийсэн. Тиймээс дараах анхаарах зүйлийг тэмдэглээд аваарай. Хэлзүүн хэрэглээ талаасаа ойролцоо ба ижил утгатай үгний ялгааг сайтар мэддэг байх. Эсвэл мэддэг үг хэдлэгийнхээ хэрэглээг сайтар эзэмших. Хам бүтцийн үүрэг хэрэглээг эзэмшсэн байх. Байнга хэрэглэгдэх үг хэдлэг хийгээд онцгой үгнүүдтэй зохицох үгийг мэддэг байх. Уншлагын чадвар талаасаа тухайн эхийн гол санааг баримжаалан эхийн хэсэг болгоныг анхааран унших. Хүндэтгэр төвхтөх хэсгийг орхин хэлбэр аргаар ойлгох. Эхийн хэлбэрийг анзаарснаар онцлогтод тааруулан даалгавраа гүйцэтгэх. Бид өнгөрсөн хичээлээр дээрх чиглэлээр дасгал ажлын туршиж үзсэн. Харин одоо та бүхэн тэдгээр зүйлийг анхааран дараах дасгалыг хийж үзээрэй. Ихийг дагаж уншина уу? 小王一直失眠，一上班就想睡觉，没有。去了医院几次也没有办法。他问医生：“我白天很想睡觉，但是到了晚上就一点儿也不困。您看真的没有的办法吗？”医生仔细考虑了一下，说：“治你的病其实很简单，也很容易。”小王很期待地问：“到底是什么办法？”医生的说：“从今以后你上夜班。” Одоо бүгдээрээ хариултаа харцгаая. Эхний игнэнд Сяван ажилдаа ирэхээр нойр нь хүрдэг гэж ихэд гарсан тул энэ нь ядаргаа биш гэж орвол тохирно. Тиймээс хариулт D байна. Харин дараагийн игнээс Сяван нойр гүйдлээ шийдэх үр дүнтэй арга хаж байгуудал Сяогуо буюу би гэсэн хувилбар тохирно. Харин сүүлийн игнэний үгнээс харахад Сяван асуудлаа шийдэхин тулд эмнэлэг татсан. Эмчийн бодлоор шийдэхэд хялбар асуудал байсан болохоос сэтгэл догдлоогүй. Тиймээс хувилбар C таарахгүй. Харин B хувилбар болох чөнгөн гэдэг нь амжилттай үрдэн гэсэн утгатай учраас тохирохгүй. Тэгвэл D хувилбарт байгаа эсн нь ихтэй огт авцалдахгүй байна. Тиймээс хариулт нь E хувилбар байна. Учир нь эмчийн үзэж байгаагаар ямар нэг арга байх ёстой ч тэр нь санаанд оромгүй л арга байх гэж бодсон. Одоо хамтдаа орчуулъя. 小王一直失眠，一上班就想睡觉，没有精神。去了医院几次也没有办法。他问医生：“我白天很想睡觉，但是到了晚上就一点儿也不困。您看真的没有效果的办法吗？”医生仔细考虑了一下，说：“Сяван байнга нойр гүтдэг байв. Ажил дээрээ унтмаар санагдана. Ядаргаа биш тул хідэн ч удаа эмнэлэгт очиод ч арга мухардаад байв. Тэр эмчээс би өдөр болохоор маш их унтмаар санагдаж байсан ч орой болонгот охиноор хүрэхгүй болчихно. Үр дүнтэй арга үнэхээр алга гэж үү гэж асуухад эмч: 治你的病其实很简单，也很容易。小王很期待地问：“到底是什么办法？”医生神秘地说：“就是从今以后你上夜班。” Таны өвчнийг эмчилгэхэд хялбархан гэхэд Сяван горлогтын. Тэгээд яг ямар аргагүй гэвэл эмч их л нууцлаг байдалтайгаар өнөөдрөөс хойш чи шөнө ажиллаж бай гэжээ. Ингээд давтлагын дасгалаа ажиллаа. Харин одоо Пам багш бидэнд Хятадын уран зохиолын ноён оргилд ямар зохиол багтдаг тухай ярих болно. 大家好，很高兴又和大家见面。每个国家都有属于自己的几本书，一直影响着这个国家的很多代人，成为人们生活中不可缺少的一部分。四大名著就是在中国最有名、最有影响力的4套文学著作。很多人从小就开始阅读这4套书，这些名著还被翻拍成电视剧、电影，融入了中国人的休闲娱乐生活中。今天我们就来说一说这4大名著。
水浒传》是一部讲述英雄人物的长篇小说，里边一共有108位英雄好汉。他们因为在当时黑暗的社会生活中，常常受到有权力的坏人的迫害，所以最后迫不得已聚居在远离城市的水泊梁山。虽然梁山上的人来自全国不同的地方，但是他们始终以兄弟相称，做什么事都要符合义。义在中国人心中是做人做事的重要原则，包括兄弟手足之间的互相帮助，买卖双方的互相尊重，也包括对于父母的孝顺和对于国家的忠诚。《三国演义》是一部讲述中国古代魏、蜀、吴三国之间争霸战争故事的长篇小说。书里记录了许多著名以少胜多的战役，还有很多值得现代人学习的打仗策略和外交方法。这些智慧对我们的工作生活也有很大启发。《三国演义》里描写了很多有鲜明性格特点的人物。诸葛亮是蜀国的军师，他在中国人眼里是最有智慧、最聪明的人，总能在关键时候给刘备，也就是蜀国的大王，提出战略性的好主意。中国有句俗语叫“三个臭皮匠顶个诸葛亮”，三个不太聪明的人在一起思考问题，就有可能有一个诸葛亮的智慧。这句话虽然说明的是大家团结的重要性，也反映了人们对诸葛亮作为智慧之神的认可。关羽也是《三国演义》里的重要人物，他是正义勇武的化身。书里的关羽战无不胜，有高超的武术和忠义的性格。现在的中国人把关羽看作武神，很多庙里还给他塑像供奉。《西游记》是讲述一个叫唐僧的佛教和尚带着孙悟空、沙僧、猪八戒3个徒弟去西天取经的神话故事。在取经的路上，他们师徒4人历经磨难，和众多妖魔鬼怪做斗争。最后，他们经过99811难，到达佛教圣地，取得真经，成为真佛。《西游记》通过故事情节刻画了师徒不一样的性格。师傅唐僧善良真诚，但是有时候真假不分，有些迂腐固执。沙僧忠诚可靠，老实本分。猪八戒好吃懒做，但是很会讨好师傅。孙悟空敢做敢当，是勇敢英雄的化身，也是许多中国小孩子们喜欢的偶像。孙悟空大闹天宫的故事，体现了孙悟空不怕强权、敢于挑战的精神，也反映了中国人追求自由、敢做敢当的民族性格。《红楼梦》讲述了中国古代的一个贵族家庭贾府的家族生活，主要描写了贾宝玉和林黛玉2个年轻人不幸的爱情故事。贾宝玉是贾府的公子，是一个有身份的人。林黛玉长得美丽，还多才多艺，但出身不好。他们2人虽然相爱，但是最后因为父母家庭的反对，不能在一起。《红楼梦》是对古代中国专制制度的揭示，也体现了当时的人们对婚姻自由以及人身自由的向往。4大名著《水浒传》《三国演义》《西游记》《红楼梦》是中国古代最有代表性的著作，反映了当时社会不好的地方，也体现了中国人对新社会、新生活的不断向往。中国人习惯从历史看现在，以史为鉴，从过去的历史中总结经验，发现现在存在的问题，创造更美好和谐的未来。如果你也对中国的古代智慧感兴趣，也想探究中国人的真正性格和做事原则，欢迎你和我一起阅读中国的4大名著，体会其中的社会百态。好，今天我们就到这里，再见。Пан багштай баярлалаа. Ингээд HSK шалгалтын уншлагын давцагт сурал хичээл өндөрлөж байна. Та бүхний хятад хэлний төвшин тогтоох шалгалтанд амжилт гарахыг хүсье.
Дараа дахин уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. 再见。